sea por mí. Aquí no esperan Miraflores. No se tarden en llegar, cobarde. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро одоогоос хэдхэн сарын өмнө өөрийгөө Америк нэгдсэн улсаас огтхомж айхгүй байгаа гэдгээ ийхүү ард түмнийхээ өмнө илэрхийлж байсан. За гэтэл өнөөдөр Мадуро баригдсны дараагаар дэлхийд даяар хүн төрөлхтөн үндэсэндээ олон улсын дүрм журм болон ёс суртахуун хэмээх хоёр туйлд бүрэн хуваагдаад байна. Зарим хүмүүсийн хувьд тусгаар тогтносон улс руу Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчин халдан довтлоод ерөнхийлөгчийг нь барих эрхгүй гэж үзэж байгаа бол зарим хэсэг нь харин ард түмнээ дарангуулагчаас нь салгаж Орсын нөлөөний улс төрчдийг ингэж цөөрүүлж байх ёстой гэдэг ийм үнцгүүд бол байх жишээтэй. Харин ингэж үзэж байгаа хүмүүсийн хувьд саяны та бүхэнд үзүүлсэн Николас Мадурогийн мэдэгдэл нь ер нь бол Америк нэгдсэн улс өөрсдөө бол халдан довтлоогүй, Мадуро өөрөө Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчинд орж ирэх урилга өгчихсэн юм биш үү гэх ийм өмгөөлөх мессежийг бас түгэж байгаа юм а. Урт хэл хүзүү орооно гэж. Мадурог баривчилсан явдал бол үндсэндээ маш их маргаантай сэдв. Зарим нь баривчилсан, зарим нь харин хулгайлагдсан гэж бол үзэж байна. Хүн болгон л өөрсдийнхөө харж байгаа байх. Зарим нь хэд өнгөц өнцгөр буюу Венесуэлийн ард түмний сайн сайхны төлөө Мадурог барьлаа гэж харж байгаа бол зарим хэсэг нь бүр газрын тосны ноёрхлын төлөө Америк нэгдсэн улс бусдын нутагт халдан довтлоо хэмээн бол үзэж байх жишээтэй. Мэдээч хэрэг аль нь бол үнний орштой. Хүмүүсийн гаргаж ирж байгаа үндсэн шалтгаанууд бол зарим нь ердөө л ёс суртахууны халахвч төдий шалтгаанууд бол байгаа. Гэхдээ ямар ч нөхцөлд Америк нэгдсэн улс нь Венесуэл улсад довтолж Николас Мадурог барьсан явдал нь бол яавч цор ганц газрын тос эсвэл Орос хятадын нөлөөг зогсоох, бүр эсвэл Венесуэлийн ард түмний сайн сайхны төлөө гэсэн шалтгаанууд бол огтоосон биш. Үүнд маш олон маш нарийн зарим нэгнийх нь төсөөлөлд багтахааргүй итгэж бэрх шалтгаанууд бол олон бий. Энэ асуудлыг ёс суртахууны зарчим, олон улсын геополитикийн асуудал, их гүрнүүдийн нөлөөний бүсүүдийн хямрал, газрын тосоор баталгаажсан Америк доллар буюу петродоллар системийн хамгаалалт, ОПЕК буюу газрын тос боловсруулах орнуудын шалтгаанд нөхцлүүд зэрэг маш олон хүчин зүйлстэй холбон тайлбарлах хэрэгтэй. Иймээс өнөөдрийн дугаараар энэ том сэдвийг та бүхэнд тайлбарлах гэж үзлээ. Мэдээч хэрэг аль нэг талд бол хэлбэхгүйг бол хичээх болно. Гэхдээ баг зэрэг хэлбэлт үүсхийг бол үгүйсэхгүй. Учир нь маргалдагч талуудын хувьд зөв гэж үнэлж байгаа үнэлэмж нь өөрсдийнх нь хувьд бол үнэн зөв байдаг. Иймээс та бүхэн өөрсдийнх нь үнэлэмжээр үнэн зөвийг шүүж тунгаагаарай гэж хүсье. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтоны цагаар өглөөний 11 цагт Николас Мадуротой холбоотой мэдэгдэл хийсэн. Түүний 40 минут орчим үргэлжилсэн урт мэдэгдэлд үндсэн хэд хэдэн гол санаануудад цохуулсныг бол эхлээд дурдъя. Юуны өмнө Мадуро болон түүний эхнэрийг бол амжилттай баривчилсан гэдгийг бол Трамп баталгаажуулж тэднийг Нью-Йорк хотод бол нислэг тэргээр зөөвөрлөн авчираад байгаа талаар мэдгдсэн. Үүний дараагаар Венесуэл улс ерөнхийлөгчгүй болсон тул тус улсад аюулгүй бөгөөд зохих төвшний шудраг шилжилт явагдах хүртэл Америк нэгдсэн улс Венесуэл улсыг түр хугацаанд удирдна гэж бол Трамп мэдгдсэн. Үүн дээр нэмээд Трамп Венесуэлийн газрын тосны салбар, тус салбарын дороотлыг засаж сайжруулах бөгөөд үүний тулд Америк нэгдсэн улсын газрын тосны компаниудыг Венесуэл улсад нэвтрүүлж, Венесуэлийн газрын тосыг Америк нэгдсэн улсын компаниуд олборлоно гэж бол мэдгдсэн. Энэ мэдэгдлээс бол ерөнхийдөө Трампын Венесуэлд довтолсон олон шалтгаанд зорилгоодын үндсэн том шалтгаан бол цухалсаж байна гэж бол харагдаж болно. Тэр бол мэдээч газрын тосны шалтгаан. Гэхдээ энэ сэдвийг бол түр орхий. Энэ талаар үргэлжлүүлээд дэлгэрэнгүй ярих болно. Харин Трампын мэдэгдлийг үргэлжлүүлэн та бүхэндээ сонирхуулахад Мадуро болон түүний эхнэрийг Америк нэгдсэн улсын шүүхэд эрүүгийн хэрэгтэд татах болсон бөгөөд мансууруулах бодис болон алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой хэрэгээр тэднийг шүүхээр болсныг Трамп зарласан. Эцэст нь гэвэл Америк нэгдсэн улсын хийсэн энэхүү тусгай ажиллагаа туйлын амжилттай болсон бөгөөд Америк нэгдсэн улсын зүгээс ганц ч хүн амиа алдаагүй гэдгийг Трамп онцгойлон онцолсноор ерөнхийдөө түүний ярилцлагын гол санаанууд энэхүү дуссан. Тэгэхээр Трампын мэдэгдэл бол товчхондоо ийм байна. Одоо харин гол сэдвээ ярьж эхлэх хэрэгтэй. Энэ сэдв дэндүү том болохоор яг хаанаас нэхлэх ёстой вэ?
За Оросын холбооны улсаас Венесуэл улсад нийлүүлсэн агаараас хамгаалах C-300 системийн цогцлбор яагаад ажиллаагүйгээс нь эхлэх ёстой юу? За эсвэл Америкийн нэгдсэн улсын Венесуэл дэх газрын тосны ашиг сонирхлын сэдвээс эхлэх ёстой юу? Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын хийсэн цэргийн тусгай ажиллагаанаас нь эхлэе гэж шийдлээ. Венесуэлийн нийслэл Каракас хотод ээлж дараалсан дэлбэрэлтүүд болж эхэлсэний дараагаар олон хүмүүс шинэ онд шинэ дан эхэллээ гэж бодож эхэлсэн. Гэвч энэ дан ердөө хагас өдрийн дан байв. Америкийн нэгдсэн улсын үндсэн зорилго нь шуудал тус улсын ерөнхийлөгчийг барих зорилготой байсан тодорхой болсон. Тэд ч энэ зорилгодоо хүрсэн. Тэгвэл нэг асуулт гарч ирж байна. Тэд хэрхэн яаж Мадурог ийм хурдан эврүүлж мөн бариж чадав? Юуны өмнө сүүлийн нэлээд хэдэн сарын турш Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллагаас Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн алхам бүрийг анхааралтай ажиглаж байсан. Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллагаас Мадурогийн ордон дотор мэдээлэгчтэй болж чадсан бөгөөд тухайн мэдээлэгчдийн ачаар өдгөө 63 настай Мадуро хаана унтдаг, юу иддэг, мөн юу өмсдөг, бүр түүний тэжээвэр амьтдыг хүртэл наривчлан хянаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ийхүү Мадурог олон сарын турш хянсны эцэст 12 дугаар сарын эхээр Absolute Resolve хэмээх цэргийн тусгай ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Энэ бол мэдээж хэрэг Мадурог баривчлах тусгай ажиллагаа байсан бөгөөд Америкийн нэгдсэн улсын элит тусгай хүчнийхэн Мадурогийн Каракаст байрлах ордныг яг ижилхэн хэмжээ загвартайгаар бүрэн хуулбарлан шинээр барьж тэрхүү объекттой өдөр бүр дайралт хийх туршилтын дадлага хийж бэлтгэл хийсэн байдаг. За энэхүү Absolute Resolve хэмээх цэргийн тусгай ажиллагаа нь хүйтэн дайнаас хойш Латин Америкт Америкийн нэгдсэн улсын зүгээс хэрэгжүүлсэн хамгийн онцгой цэргийн ажиллагаа болсон бөгөөд уг ажиллагаа бүрэн нууцлалд багтаж бүр Конгрессийн танхимдаа хүртэл урьдчилан мэдэгдэж зөвшөлдсөөгүйгээр онцлогтой. Тэгэхээр Конгресст мэдэгдээгүй явдал нь ноцтой асуудал мөн үү гэвэл мөн. За өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Конгресс энэ явдлаас болоод Трамп дур мэдэн ганцаараа хууль зөрчсөн байж магадгүй шийдвэр гаргаснаас болоод маш ноцтой асуудал Америкийн нэгдсэн улсын улс төрд давхар үүсэж байна. За энэ талаар цэргийн ажиллагааг тайлбарласны дараагаар дэлгэрэнгүй ярих болно. Америкийн нэгдсэн улсын зүгээс Каракас хотод хийсэн цэргийн ажиллагаа үндсэндээ 2 цаг 20 минутын турш үргэлжилсэн бөгөөд ажиллагаа эхэлсэн даруйд Америкийн нэгдсэн улс төдийгүй дэлхийн нийтээрээ зочролт автав. Мөн уг ажиллагаа нь асар өндөр тагнуулын мэдээлэлээр тулгуурлаж хийгдсэн учраас урд өмнө байгаагүй өндөр наривчлалтай ажиллагаа болсон гэж үзжээ. Гэвч уг ажиллагаа нь бүс нутгийн буюу Латин Америкийн маш олон улс орнуудын зүгээс шууд эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тухайлбал Бразилийн ерөнхийлөгч Лула да Силва Венесуэлийн удирдагчийг хүч хэрэглэн баривчилсан явдал нь олон улсын дүрм журм зөрчсөн явдал бөгөөд дэлхийн нийтэд туйлын аюултай жишгийг Америкийн нэгдсэн улс тогтоолох хэмээн үзэж Трампыг эрс буруутгасан мэдэгдэл хийв. Хин дуртай их гүрэн нь хүссэн жижиг улстай хавтаж ерөнхийлөгчийг нь барьдаг явдал бол нэг талаараа асар муу жишг үнэн. Мөн 2018-аас 2024 оны хооронд Мексикийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан тус улсын 65 дахь ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор энэ явдалд бүрэн эсэргүүцлээ илэрхийлж аливаа улс орн ямар ч дэглэмтэй байж болно. Тэглээгээд гадны цэрэг ашиглаж төрийн тэргүүнийг нь баривчлах нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй явдал хэмээн мэдэгджээ. Мөн бүгд найрамдах хятад ард улсын зүгээс Америкийн нэгдсэн улсад бүрэн хэмжээний эсэргүүцэл зарлаж тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт хүч хэрэглэн оролцох нь нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг ноцтой зөрчиж байна. Ирээдүйд ямар ч улсад яг ийм жишг хэрэгжиж магадгүй болоод байна хэмээн анхааруулв. Мөн Оросын холбооны улсын хувьд Америкийн нэгдсэн улс нь олон улсын эрх зүйг үл тоосон үйлдэл гаргалаа. Америкийн нэгдсэн улс нь энэ үйлдэлээр Латин Америкийг өөрсдийн нөлөөний бүс хэмээн үзэж байгаагаа ив тодор илэрхийлж байна. Хүйтэн дайны үеийн арга барил эргээд сэргэж байна хэмээн мэдэгдсэн бол Европын холбооны зүгээс албан ёсны дэмжсэн эсвэл эсэргүүцсэн нэгдмэл байр суурь хараахан илэрхийлээгүй чимээгүйгээр ажиглах төвшөнт байх жишээтэй. Тэгэхээр цэргийн тусгай ажиллагааны үйл явц болон олон улсын онцлог байр суурьныг иймэрхүү байна. Одоо харин энэ явдлаас болоод Америкийн нэгдсэн улсын улс төрд ямар үйл явц өрнөж байгаа талаар үргэлжлүүлэн ярив. Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн суурь логикоор бол дайн зарлах эрх нь Америкийн нэгдсэн улсын Конгресст байдаг. Харин ерөнхийлөгч бол зэвсэгт хүчний дээд командлагчийн үүрэг гүйцэтгэдэг. 1973 онд Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулинд ерөнхийлөгч хоёр үндсэн нөхцөлд цэрэг хөдөлгөх эрхтэй гэж тусгажээ. Эхний нөхцөл нь бол мэдээж хэрэг Конгрессийн зөвшөөрлөөр, харин хоёр дахь нөхцөл нь Америкийн нэгдсэн улсад шууд аюул занал хийсэн үед ерөнхийлөгч богино хугацаанд улс орноо хамгаалах арга хэмжээ авахын тулд цэрэг хөдөлгөх эрхтэй хэмээн тусгажээ.
Тэгэхээр хамгийн гол маргаан нь энд байна. Венесуелийн цэргийн хүч Америкийн нэгдсэн улсад шууд халдаж занал хийлээгүй байхад Трамп 2 цаг гаруй үргэлжилсэн цэргийн ажиллагааг Венесуэлд дур мэдэн явуулж агаар болон хуурай газар тэнгисийн цэргийн хүчийг ашиглаж гадны улсын ерөнхийлөгчийг баривчилсан. Иймээс Америкийн нэгдсэн улсын Конгрессийн нэлээдгүй гишүүд энэ үйл явдлыг хязгаарлагдмал цохилт бус харин дайны шинжтэй ажиллагаа байсан учраас Конгрессийн зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй байсан гэж үзжээ. Трампын өөрийн нам буюу бүгд найрамдах намын Конгрессийн гишүүд Трампын үйлдэлийг нэг дуугаар дэмжсэн эсвэл нэг дуугаар эсэргүүцсэн мэдэгдэл хараахан хийгээгүй байна. Гэхдээ маш олон гишүүд уг цэргийн ажиллагааны процедурыг Трампаас асуусаар байгаа. Яагаад Конгресс урьдчилан мэдэгдээгүй юм? Энэ чинь баривчлахаа юм уу, дайн юм уу? Ирак, Лив, Панам зэрэг кейсүүдийн давталт арай биш биз гэх мэтээр Трампаас өөрийнх нь намын гишүүд асуусаар байна. За тэгвэл Трампын эсрэг нам буюу ардчилсан намынхан маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа. За тэд ерөнхийдөө дуу нэгтэйгээр ерөнхийлөгч Трамп Конгрессийг тойрох байдлаар гадаад улсад цэргийн хүч хэрэглэн төрийн тэргүүнийг нь баривчлалаа гэж түүнийг буруутгаж эхлээд байна. За тэд Трампаас албан ёсны хуульсан үндэслэл, тагнуулын нотолхоо, олон улсын эрх зүйн тайлбар шаардаж эхлээд байгаа. За зарим нь бүр Трампын уг үйлдэлийн хуульсан үндсийг мөрдөн шалгах түр хороо байгуулж, бүр цаашлаад ерөнхийлөгчийг импичментээр оруулах байр сууриач илэрхийлээд амжсан. Ардчилсан намынхны зүгээс Америкийн нэгдсэн улс бол хуультай дүрмтэй улс. Мөн энэ улс нь олон улсын хэн хэмжээ, хүн төрөлхтний ёс суртахууны хэм хэмжээг дагаж мөрддөг улс. Гэтэл Трамп энэ улсын хуулийг Конгрессийг мөн үл тоож цэрэг дайны шийдвэр гаргасан нь Трамп ч мөн дарангуулагч болж байна. Америкийн нэгдсэн улс нэг хүний захиргааны улс болон хувирч байна хэмээх утгатай мэдээллийг араасаа хийсээр байна. Яагаад Америкийн нэгдсэн улсын зүгээс Венесуэлд цэргийн тусгай ажиллагаа явуулж ерөнхийлөгчийг нь баривчлах болов? Энэ талаар одоо ярих болно. Ёс суртахууны үүднээс бол Николас Мадуро өөрийн ард түмнийг дарангуулан дарамтлж, эх орноо ядуурл болон авилгалт нэрвэгдүүлж, мөн Америкийн нэгдсэн улсад хар тамхи гаргаж, алан хядах байгууллагуудтай холбоотой ажилладаг учраас түүний эсрэг арга хэмжээ авсан гэж Трамп мэдгдсэн. Эдгээрийн зарим нь үнэн, зарим нь арай ташаа байж мэднэ. Николас Мадуро сайн удирдагч байсан уу гэвэл үүний хариулт нь маш тодорхой үгүй. Тэрээр өмнөх ерөнхийлөгч Уго Чавесыг залхамжиж, улс орны эдийн засгийг улам бүр дордуулж, асар их бэлэн мөнгө хэвлэх замаар Венесуэл улсыг бүрэн дампууруулсан нэгэн. Мадуро хизээч туршлагатай, чадварлаг, гол нь асуудлыг эрүүл өнцгөр хардаг, эдийн засгийн зөвлөгөүүдийн үгийг дагаж мөрдөөгүй нэгэн. Мөн өөрийн улсад хүний эрхийг ноцтой зөрчиж, дэглэмээ хамгаалахын төлөө бүхнийг золиослоход бэлэн байсан этгээд. Гэхдээ энэ нь Америкийн нэгдсэн улсын зүгээс тус улсад дайралт гих гол шалтгаан байсан уу гэвэл бас л үгүй. Энэ бүхэн нь ёс суртахууны шалтгаанууд бөгөөд жинхэнэ учир шалтгаан нь илүү том шалтгаанууд юм. Ер нь бол хүмүүс гадуур ярьцгааж байна. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийд даяар буй иргэдсэгчид Америкийн нэгдсэн улсын уг дайралтын үндсэн шалтгааныг газрын тостой холбон ярьцгааж байна. За газрын тосны төлөөх дайн байсан гэх шалтгааныг реал политикийн үүднээс дэлгэрэнгүй тайлбарлах гэж үзье. 1974 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон Саудын Арабын эзэн хаантай уулзаж дэлхийн түүхэнд хамгийн том стратегийн тохиролцоо хийсэн байдаг. Уг тохиролцоо нь Америкийн нэгдсэн улсын долларыг газрын тосоор баталгаа хийх тохиролцоо байв. Тус тохирооны үр дүнд Сауди Араби улс нь газрын тосоо зөвхөн Америкийн нэгдсэн улсын доллараар үнэлж, доллараар худалдаалах үүргийг хүлээсэн юм. Нэг ёсондоо болоод Америкийн нэгдсэн улсын доллар нь дэлхийд дээрх цорын ганц газрын тосонд хүрэх чадвартай валют болсон гэсэн үг. Харин үүний хариуд Америкийн нэгдсэн улсын зүгээс Сауди Арабын хаант улсыг өөрийн цэргийн хамгаалалтанд авч, дэвшилтэд зэвсэг болон технологиг нийлүүлж, ойролт орондын аюулгүй байдлын гол батлан даагч болох үүрэг хүлээв. Сауди Араби нь тухайн үед хамгийн их газрын тосны нөөцтэй улс, мөн газрын тос олборлагч орнууд буюу ОПЕК-ийн орнуудын албан бус дефакто хэлбэрийн удирдагч улс байсан. Иймээс Сауди Араби улс газрын тосоо зөвхөн доллараар бусад улсуудад зарж эхэлснээр ОПЕК-ийн бусад гишүүн орнууд үүнийг дагаж мөрдөхөөс өөр сонголтгүй болж бүх нийтээр газрын тосыг Америк доллараар худалдааж эхэлсэн байдаг. Ийхүү Америк доллар нь дэлхийн худалдааны хамгийн чухал бараг цорын ганц валют болж чадсан. Үүнийг олон улсад петро-долларын систем хэмээн албан ёсоор нэрлэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд BRICS хүчээ авч эхэлснээр нөхцөл байдал асар хурдцтай өөрчлөгдөх боломжтой болов. BRICS гэдэг бол эдийн засгийн эвсэл бөгөөд маш тодорхой байдлаар тайлбарлавал Америкийн нэгдсэн улсын долларын ноёрхлыг эсэргүүцсэн улсуудын нэгдэл гэж нэрлэж болно.
За ингээд байж байтал 2024 оны 1-р сарын 1-ний өдөр Америкийн нэгдсэн улсын нүүрэн дундуур нь алгагдсан нэгэн гинтийн ноцтой үйл явдал бол тохиолсон. За юу болсон бэ гэвэл тэр өдөр Америкийн нэгдсэн улсын хамгийн гол холбоотон Америк долларыг газрын тостой хөрвүүлэх гол ажлыг нугалдаг Сауди Араби улс нь Америкийн нэгдсэн улсаас дефакто төвшөнд нүүр буруутж БРИКС-ийн эвсэлд нэгдэн оров. Тэгэхээр БРИКС яг юу хүсэж байгаа юм бэ? БРИКС долларын ноёрхлыг нураахын тулд газрын тосыг рубль болон юан, рупигээр худалдаалдаг системийг байгуулахыг хүсэж байгаа. Үүнийг ч эв тодор зарласан. Гэтэл үүн дээр Сауди Араби нэгдэж орно гэдэг бол Америкийн нэгдсэн улсын хувьд цаагуур асар том аюулыг авчирч буй хэрэг. Сауди Араби нь петродолларын системийн гол тулгуур улс юм. Гэхдээ Сауди Араби БРИКС эдссэн нь Америкийн нэгдсэн улс шууд Венесуэлд довтлох үндсэн шалтгаан болоогүй ч гэсэн Америкийн нэгдсэн улсыг ийм хатуу алхам хийхэд түлхсэн стратегийн шалтгаан болсон уу гэвэл болсон. Сауди Араби нөгөө талд буюу петродоллар системийг нураах хүсэлтэд эвсэлт нэгдснээр Америкийн нэгдсэн улсын нефтийн зах зээл дээрх санхүүгийн хяналт урт хугацаанд эрсдэлтэй бодож эхлэхээр байв. Иймээс логик ухаанаар бодоод үзвэл Америкийн нэгдсэн улс нь өөр цоо шин мөн газар зүйн байршлын хувьд ойр хамгийн гол нь найдвартай нефтийн тулгуур хайх шаардлагатай болсон. Харин ийм улс байна уу гэвэл байна. Тэр бол Латин Америкийн Венесуэл улс юм. Венесуэл нь энэ цаг үед батлагдсан нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигддэг улс. Мөн Америкийн нэгдсэн улсын хувьд логистикийн хамгийн ойрын, хамгийн хямд газрын тосны орд бүхий нутаг. Нэг ёсондоо бол Америкийн нэгдсэн улсад нэн даруй биш гэсэн дунд хугацаанд Сауди Арабыг орлох газрын тосны өөр холбоотон гэхдээ маш их нөөцтэй холбоотон хэрэгтэй байсан гэж ойлгож болно. Тэр нь гагцгүй Венесуэл байж таарчлалтай. Гэтэл Венесуэлийн дэглэм нь аль хэдийн бүгд найрамдах хятад ард улс, Оросын холбооны улс, Иран зэрэг улсуудтай ойр холбогдсон байв. Одоо та бодоод үзээрэй. Петродолларын системийн гол зангилаа болсон Сауди Араби нь БРИКС-ийн гишүүнээр эзэлсэн. Мөн хамгийн том газрын тосны нөөцтэй Венесуэл улс нь мөн л БРИКС-ийн холбоотон. Тэгэхээр үүнээс юу ойлгож болох вэ? Дэлхийн газрын тос, нефтийн бүх хүч БРИКС-ийн улсуудад төвлөрөх ийм нөхцөл байдал үүсгээр байсан болж харагдаж байна. За иймээс Америкийн нэгдсэн улс нэн даруй өөрийн нөлөөний бүсэд оршдог Венесуэлийг жинхэнэ утгаар нь өөрийн нөлөөнд оруулахын тулд тус дэглэмийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах алхам хийсэн. Трампын хувьд мэдээж тэр хүн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч учраас өөрийн эх орны эрх ашигыг нэн тэргуунд тавьж таарна. Иймээс Трамп эрсдлийг одоо шууд хүлээх үү, эсвэл хожим илүү өндөр өртгөөр төлөх үү гэдэг сонголтыг хийсэн. Иймээс Трамп Венесуэлд цохилт өгөх шийдвэр гаргав. Өөрөө ч амаараа хэлээд амжсан. Түр хугацаанд Венесуэлд Америкийн нэгдсэн улс төр барих болно. Мөн Америкийн нэгдсэн улсын газрын тосны компаниуд Венесуэлд орж газрын тосны салбарыг сэргээнэ гэж Трамп өнөө өглөө амаараа мэдгдсэн. Гэхдээ Трамп тэгж хэллээгээд тэнд юу юугүй Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа шууд төр бариад байна гэж ойлгож болохгүй. Харин Америкийн нэгдсэн улсын зүгээс Америкийн нэгдсэн улсад ээлтэй дэглэмийг байгуулж төр засгийн газар байгуулах замаар үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Харин үүний дараагаар Венесуэлийн газрын тосны салбарт Америкийн нэгдсэн улсын Chevron, Exxon Mobil зэрэг газрын тосны компаниуд үйл ажиллагаагаа идэвхжүүлэн явуулах боломжтой харагдаж байна. За Америкийн нэгдсэн улсын зүгээс 2017 онд анхлан Венесуэлд санхүүгийн хориг тавьснаас хойш Венесуэлийн газрын тос нь Америкийн нэгдсэн улс болон барууны орнуудыг тойрч БРИКС-ийн орнуудад газрын тосоо худалдаалсаар ирсэн. Харин Америкийн нэгдсэн улсын нөлөөний дэглэм, Америкийн нэгдсэн улсын корпорациуд удахгүй Венесуэлд орж ирснээр Америкийн нэгдсэн улс болон барууныг тойрч байсан Венесуэлийн нефт барууны зах зээлд борлогдож эхэлнэ. Энэ нь Венесуэлийн ард иргэдэд ашигтай юу гэвэл мэдээж хэрэг ашигтай. Гэхдээ мэдээж хормын дотор деваачинг бүтээх боломжгүй. Ямар ч тач эхний ээлжинд дотоодын шатхууны тасалдал алга болж, олон цаг ойртшилдаг явдал арилж, тээвэр логистик сэргэж, хүнсний үн тогтворчж эхэлнэ. Мөн барууны зах зээлд Америкийн нэгдсэн улсын компаниуд Венесуэлийн нефтийг борлуулж эхэлснээр Венесуэлийн эдийн засагт яг бодит мөнгө эргэлдэж эхэлнэ. Цаашлаад тус улсад тог тасрах давтамж хүртэл багасж, ийм сүү болон гурил хүүхдийн хүнсний импорт сэргэж, тус улсад сүүлийн жилүүдэд хүчээ аваад байсан хар зах зээл хомигдож эхлэх давуу талтай. Венесуэлийн газрын тосны олборлолт, тээвэр, засвар зэрэг салбаруудад нэмж олон мянган ажлын байрууд бий болж, үүнийгээ дагаад барилга үйлчилгээ худалдааны салбар сэргэж, залуу хүмүүс эх орноос цагаачлан дөрвөх нь багасж эхлэх маш том давуу талтай. Ер нь бол мөнгөтэй болсноор бүх салбарт сэргэлт авчрах боломжтой.
Ингээд харахаар яг Венесуэлд амьдарч байгаа энгийн иргэдийн хувьд Мадурог Америкийн нэгдсэн улсаа түлхэн унгаалсан явдал нь тэдэнд ашигтай юу гэвэл маргаангүй ашигтай. Харин хэнд ашиггүй байх уу гэвэл Орос болон Хятадд хамгийн их ашиггүй. Үүний шалтгааныг харин геополитикийн үүднээс тайлбарлаж таарна. Америкийн нэгдсэн улс Венесуэлд хяналтаа тогтоосноор манай хоёр хуршид стратегийн болон санхүүгийн мөн геополитикийн гурван түвшинд ашиггүй байдал үүсэж байна. Нэгдүгээрт тэд нефтийн хяналтаа алдана. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Венесуэл улсад нийт 60 тэрбум долларын зээлийг олгосон. Энэ бол маш их мөнгө. Харин Венесуэл улс энэ өрнийх нь хариуд Хятад улсыг урт хугацаанд тогтвортойгоор хямд нефтээр хангах үүрэг хүлээсэн. Иймээс Америкийн нэгдсэн улс Венесуэлд хяналтаа тогтоосноор Венесуэлийн газрын тосны экспорт барууны зах зээлд шилжинэ гэсэн үг. Ингэснээр Хятадын өрийг нефтээс суудгах систем тасарч Хятад улс хямд бөгөөд баталгаатай газрын тосны сувгаа алдаж таарна. Гэхдээ Хятадын тал уг зээлийнх нь нэлээдгүй хэсгийг хэдийнэ нефтээр авчихсан гэж үзэж байгаа бөгөөд үлдэгдэл хэсгийг нь магадгүй Америкийн нэгдсэн улстай шинэ тохиролцоо хийх байдлаар шийдэж мэднэ. Хятад улс нь БРИКС-ийн эвслийн хүчийг ашиглаж газрын тосыг доллар бус юан болон рублээр авдаг системийг байгуулах гэж хичээсээр байгаа. Гэтэл Америкийн нэгдсэн улсын нөлөө Венесуэл тогтсноор Хятад улс хүссээгүй Венесуэлийн газрын тосны төлбөр тооцоог Америкийн нэгдсэн улсын доллараар хийхээс өөр аргагүй болж таарна. Ер нь бол БРИКС-ийн хувьд энэ нь маш том цохилт болов. Та бүхэн арай өргөн зургаар харах гээд нэг хичээгээд үзээрэй. За Венесуэлийн асуудал нь бол петродолларын систем болон петродолларын системийг эсэргүүцэгчдийн хоорондын тэмцэл өрнөж байгаагаас биш. Венесуэлийн төрөмгөрлөлийн ард гал тогооны жижиг шалтгаан огтосоо байхгүй. Венесуэл, Сауди Араб хоёр хоёулаа БРИКС-ийн талд орвол яг юу болох уу гэж та нэг төсөөлөд үзээрэй. Америкийн нэгдсэн улс болон барууны холбоотой улсууд ийм тохиолдолд яг хаанаас газрын тосыг цаашид худалдан авах уу гэх мэтээр логиктой бодох хэрэгтэй болж байгаа юм аа. Хятадын хувьд бол үндсэндээ бол нэг иймэрхүү. Ши Жинпиний агуу амбицыг Трамп ер нь бол тас зогсчихлоо гэж хэлж болно. Тэгвэл Оросын холбооны улсад яг ямар алдагдал хүлээх үү? Яг үүндээ бол Венесуэл улс нь Оросын холбооны улсын Карибын бүс дэх цорын ганц бодиттой геополитикийн тулхуур холбоотон байсан. Куб бол 1960-аад оноос хойш ердөө бэлэгдэлийн шин чанартай холбоотон болж хувирсан байдаг. Иймээс Мадуро унснаар Оросын холбооны улс нь геополитикийн хувьд Америкийн нэгдсэн улсын нөлөөний бүс дэх өөрийн холбоотныг бүрэн алдлаа гэсэн үг ээ. Украин хэрв Оросд эзлэгдвэл Америкийн нэгдсэн улс ч гэсэн ялгаагүй Оросын нөлөөний бүс дэх өөрийн холбоот нь автаж таарна гэсэн үг. Ер нь бол онлын хувьд Украин болон Венесуэлууд бол маш ижилхэн жишээ юм. Орос улс өчигдөр ингээд геополитикийн маш том алдагдал бол хүлээчихлээ. Яг зарим хүмүүс Орос Хятад хоёр Венесуэлийг тавиад өгчихлөө гэх мэтээр бол ярьж байна. Гэхдээ бодит байдал дээр тавьж өгөхөөс өөр сонголт байгаагүй. Орос угаас Украинд дайн хийгээд завгүй байгаа. Бүх зүйлээ Украины фронтд бол шавхаж байгаа. Хятад харин Америкийн нэгдсэн улстай шууд сөргөөцөлтгөөс бол асар ихээр болгоомжлж байгаа. Тэд өөрсдийн хүчээ Тайваны эсрэг ашиглахаар бэлтгэж байгаа. Ингээд одооноос эхлээд Латин Америкийн бүс нутагт Орос болон Хятадын нөлөө бараг бодит байдлаар бол үгүй болж байна гэж ойлгож болно. Гэхдээ өнөөдөр бас ийм байлаа гэд үүрд юм байна гэсэн үг биш. Бүх зүйл цаг хугацаа үйл явцын өрнөлд бол өөрчлөгддөг жамтай. Гэхдээ ямар ч тач ойрын жилүүдийн ерөнхий дүр зураг бол яг ямар байх нь бол ерөнхийдөө бол тодорхой гарч эхлээд байна. Одоо тэгвэл цаашид яг юу болох вэ? Юуны өмнө нэгдсэн үндэсний байгууллага дээр энэ асуудал бол маш хурцаар тавигдах нь тодорхой. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлтөөр Оросын холбооны улс болон бүгд найрамдах Хятад ард улсууд яаралтай хурлаа зарлуулах магадлал өндөр. Тэд Америкийн нэгдсэн улсыг шууд буруутгасан тогтоолын төслийг бол оруулж ирнэ. Үүний хариуд Америкийн нэгдсэн улс ч гэсэн өөрийн тогтоолыг бол оруулж ирж таарах байх. Ингээд аюулгүй зөвлөлтөөр бодит шийдвэр гарах боломжгүй гацаанд орж хувирна. Яг л Сир, Украин, Палестин дээр давтагдсан ийм загвар давтагдана гэсэн үг ээ. Үүний дараагаар нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей дээр Латин Америк, Африк, Азийн мөн хэд хэдэн улсууд Америкийн нэгдсэн улсын энэхүү үйлдэлийг шүүмжилсэн зөвлөмжийн шинжтэй тогтоолыг бол гаргаж таарах байх. Гэхдээ ерөнхий ассамблейн тогтоол нь бол хууль зүйн хувьд хүчин чадалгүй. Зөвхөн олон улсын дипломат дарамт төдийхөнс байдаг. Америкийн нэгдсэн улсад ердөө нэр хүндийн дарамтал учрах эрсдэлтэй гэсэн үг ээ. Нэгдсэн үндэсний байгууллага хууль гаргаж баталдаг ийм төрлийн байгууллага бол огтосоо биш. Харин улс орнуудын зөвшөлтсөл хийдэг ийм байгууллага юм. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей гэдэг бол хүн төрөлхтний ердөө ёс суртахууны тайзны төдийхөн үргийг гүйцэтгэдэг. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга магадгүй
За энэ асуудалд бол одоо санаа зовж байна, талуудыг тайван бай гэж одоо уриадж байна. Хууль яриа хэлцэд чухал гэх мэтээр одоо сайн хэдэн үгсээ ирж магадгүй боловч ямар ч бодит үр дүн бол гарахгүй. За мөн одоо альж талыг бол одоо эв тодоор бол дэмжихгүй. За ер нь нэгдсэн үндэсний байгууллага энэ асуудлыг шийдэх ямар ч чадамжгүй гэж ойлгож болно. За учир нь Америкийн нэгдсэн улс өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн гол санхүүжүүлэгч, за мөн цэргийн бодит хүч чадлыг бол атгасан ийм улс юм. За Америкийн нэгдсэн улс, Орос, Хятад гэх мэт эдгээр их гүрнүүд нь нэгдсэн үндэсний байгууллагыг шүүх хурлын зориулалтаар бус харин мэтгэлцээний талбар болон ёс суртахууны талбар байдлаар ашигладаг ийм уламжлалтай. За нэгдсэн үндэсний байгууллага бол шийдэл гаргаж гэхээсээ илүүтэйгээр мөргөлдөөний эндэр гэвэл илүү зохино. Тэгвэл Мадурогийн ирээдүй цаашаад хэрхэх бол хамгийн бодит хувилбараар авч үзвэл Мадуро Америкийн нэгдсэн улсын шүүхээр орно. За түүнийг аль хэдийн мансууруулах бодисын сүлжээ ажилуулсан, терроризмтэй холбоотой байсан хэрэгээр бол ялагдагчаар бол татаад байгаа. За Мадуро ямар ч тач амьд ахуй цагтаа Америкийн нэгдсэн улсын шоронгоос гарна гэдэг бол одоо юу бол. За гэхдээ тохиролцоо хийгдэх бас боломжтой. За тухайлбал Мадуро Венесуелийн дэглэмийн элитүүд, за эсвэл Орос, Хятад, Ираны талаарх нууц мэдээллүүд, нефт болон санхүүгийн сүлжээний гүнзгий нууцлалтай мэдээллүүдийг Америкийн нэгдсэн улсад өгвөл ялын багасгаж бас магадгүй. За гэхдээ ямар ч тач бүрэн суллагдах бараг боломжгүй гэж бодож байна. За ер нь Америкийн нэгдсэн улсад яг үүндээ Мадуро гэдэг тэр хувь хүн бараг л бол хамаагүй. За Америкчууд үүнийг бол одоо маш амархан хэлсэн л те. За тэд Венесуелийн дэглэмийг өөрчлөхийн тулд за тэнд бүр нэг өргөсийг одоо өндрөөс суг татаад авчихсан. За асуудлыг асар хурдан дэндүү амархан булын маргаар шийдсэн. За тэгэхээр өнөөдөр хүүсэд буй энэ том асуудлын зангилаа нь Мадуротой огтхон ч хамаагүй. За мөн Венесуелийн ард түмний аж амьдрал дороотол тэр дарангуутал бол яг үндэ бүр ч хамаагүй. За эцсийн эцэст газрын тос, валют, их гүрнүүдийн геополитикийн асуудал хамгийн хамаатай. За харин Мадуро бол ердөө нэг ингийн нэг туслах дүр. За Венесуелийн газрын тос бол харин хамгийн чухал хөзөр юм аа. За Америкийн нэгдсэн улсын хувьд Венесуелийн байрлалын хувьд ойр асар их нөөцтэй. Дээрээс нь Хятад, Оросын, Карибын тэнгис-дэх нөлөөгөө сулруулах хамгийн таатай зангилаа бүс нутаг байсан. За иймээс яг бодит байдал дээр бол за хүний эрх, ардчлал гэх мэт үгс бол одоо гадаадаа савлахаа буюу за шоших төдийхөн шалтгаанууд юм. За харин тэрхүү гой нафт шошихтой тэр савны дотор талд бол өөр шалтгаанууд бол оршиж байгаа. За Сауди Араби улс геополитикийн шилжилт хийж петро-долларын системд эрсдэл нүрэлсэн явдал, Америкийн нэгдсэн улсын нефтийн баталгаа хайсан явдал, Венесуелийн дотоод дахь элитүүдийн задрал болон тэдний урвалт гэх мэт одоо шалтгаанууд бол үүний цаана оршиж байгаа. За харин нөгөө талд Орос, Хятадын хувьд бол Венесуелийн газрын тос, мөнгө, логистикийн саарл зах зээлийн цорын ганц том гарц байсан. За одоо харин Америкийн нэгдсэн улсын хяналт тэнд тогтсноор Кариб дахь геополитикийн орон зай хомигдох нөхцөл байдал тэдний хувьд бол үүссэн. За ингээд харахаар бол одоо гарцаа байхгүй их гүрнүүдийн томоохон шатрын нүүдлүүд Венесуел улсад одоо өргөжсөн болж таарч байна. Гэхдээ энэ бүх геополитик болон их гүрнүүдийн эрх ашгуудыг түр зур хоош нь тавьж байгаад яг цэвэр ёс суртахуун болон хүмүүнлэгийн нүдээр харах юм бол Мадуро Венесуелээс явсан нь за тус улсын ард иргэдийн аж амьдралд бол одоо сайнаар нөлөөлөх бол бодит боломжтой. За учир нь Орос эсвэл Хятадын ч бай. За аль эсвэл бүр Америкийн нэгдсэн улсын ч бай хамаагүй. За Венесуэлд угаасаа л аль нэг их гүрний одоо нөлөө тогтох, Венесуэл улс аль нэг их гүрний нөлөөнд оршихоос өөр арга сонголт угаасаа байхгүй. За харин ард түмний амьдралд аль нь арай дээр вэ гэж асуувал үүний жинхэнэ зөв хариулт бол гарч ирнэ. За иймээс одоо Венесуелийн ард иргэдэд бол одоо Мадуро байхгүй болсон тэдний урт болон дундын хугацаанд амжиргаанд нь эрг нөлөө авчрах магадлал хамаагүй өндөр болох юм аа. За нэг ёсонд бол одоо Венесуелийн ард иргэдийн өнцгөөс харах юм бол тэд хочсон гэж бол харагдаж болно. Гэхдээ Мадурог Америкийн нэгдсэн улсын цэрэг хэв даван орж ирээд баривчилсан явдал нь за олон улсын хууль дүрм талаас бас хэр зөв хэрэгвэ гэдгийг бол хүн бүхэн дор бүрнээ бол тунгааж дэнслэх хэрэгтэй. За үнэхээр ч одоо бүгд найрамдах Хятад ард улсын байр суурийн одоо нэгэн адилаар за Америкийн нэгдсэн улс бол арай ийм одоо буруу жишгийг бол ингээд тогтоочхож байгаа юм биш үстэй гэх юм болгоомжлол бол үүсэж байна. За ер нь бол одоо аль нэгэн улсын төр засгийн тэргүүндээ ард түмэн дургу байлаа гэд за ард түмнийг нь аварж ин гэх одоо шалтгаанаар тус улс руу гадны буюу одоо их гүрний цэргийн хүч дайрч орж ирээд за өргөс сугалж байгаа мэтэр одоо ерөнхийлөгч удирдагчийн сугалж авч яваад өөрсдийнх нь шүүхээр оруулаад өөрсдийнх нь шоронд хорно гэдэг бол одоо
бас хэр ёс суртахууны хувьд зөв бодит үйл явдал байх вэ? Олон улсын дүрм журм гэрээ конвенц ч гэсэн одоо ямар байх вэ гэдгийг бол бодох хэрэгтэй. За энэ бол одоо бас маргаан байхгүй бол маш муу жишг. За манайх шиг одоо их гүрнүүдийн нөлөөнд байдаг ийм эмзэг бүсийн одоо жижиг улсуудад ч гэсэн бол маш их эрсдэлтэй айдастай ийм үйл явдал боллоо. За ер нь бол одоо эцсийн эцэд хэлэхэд бол дэлхийн дэг журам бол нэгэнт өөрчлөгдсөн нь бол маргаангүй үнэн. За харин одоо энэ цаг үе буюу бидний амьдарч буй яг энэ цаг үе за хүчтэй нь хүчгүйгээ одоо барьж авч дээрлэхэж зодож хүчрхийлдэг ийм балар эртний цаг үе рүүгээ улам бүр төгсөөр байна уу гэмээр байна. За Америкийн нэгдсэн улсын одоо хийсэн энэхүү түрэмгий одоо ёс суртахуунгуйч гэмээр энэ үйлдэл нь бас нөгөө талаараа Оросын холбооны улсын Украинд хэрэгжүүлж буй дайны арга барил стратегид бас одоо нөлөөлөх боломжтой болох вэ? За Оросын холбооны улсын зүгээс одоо за ингэж болд юм байна гэж шууд Зеленскийг онилж Зеленскийг устгах ийм одоо арга хэлбэр бас шилжих ийм боломжийн үе талахын бол одоо нэгэд өгчихлөө гэж бол бас харагдаж байна. За ингээд ямар ч хэлсэн өөрийнхөө хэрээр бол та бүхэндээ бол мэдээллийг олон улсын хэвлэлүүдээр гарсан мэдээллийг за олон улсын шинжээчдийн гаргасан байр суурийг өөрийнх нь байр суурь дүгнэлтэд нийлүүлээд аль болох нэг талыг барихгүйгээр олон талын тэгш үнцэгтэй одоо тэгш тэнцвэртэй ийм мэдээлэл хүргэх гэж зорилоо. За та бүхэнд бол таалагдсан гэдэгт найдаж байна. За энэ хүртэл нь үдсэн хүмүүс байвал одоо бас та бүхэн одоо өөрсдийнх нь дүгнэлтийг бас доор сэтгэгдэл хэсэгт бичээрэй. Та бүхэн бас одоо юу гэж бодож байна? Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна гэдгээ сэтгэгдэл хэсэгт бас хуваалцаараа олоолаа хэлэлцээ гэж бол би хүсэж байна. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд бол түр өндөрлөж байна. За түр баяртай.